За дахиад оройн мэндэ сая лайв хөтлөлд явжсэн чи дата дуусаад тэгээд дата аваад тэгээд дахиад нээж байна. Тэмийн боллоо. Тэгээд энд орч нөгөө Wi-Fi байхгүй. Датагаар орж байгаа байхгүй. Тэгээ энэ юу лайв ихлээр айгүй датаас орчдөг. Айгүй урд явчихдаг. За нөгөө эдгээ хэлүүлэн жоохон хүлээе да. Өөргөн цугулж юм чи байхгүй. Биний лайвтай холбоотой дуу явж идэг үү шүү дээ. Монголын арай дуугаар. Тэгээ би түрүүн нэг ярьжсэн энэ Путинийг гаргаж байгаа шийдвэрч бай, Нарендра Моди, одоо Ши Жинпин, одоо энэ Дональд Трамп гэдэргээд. Тэгээ энэ эдгээр чинь нэлээд өндөр настай ийм том гүрний төлөөлөгч нар, ерөнхийлөгч нар. Тэгээд эднэр дээрээс ингээд ажиглаж байгаа зүгээр энэ зүгээр миний хувийн юу шүү. Хувийн бодол. Энэ улсад аягүй тийм зоригтой улс төрийн шийдвэр гаргаад байгаа байхгүй яа. Ямар нэгэн байдлаар араа бодохгүй ард түмэн таалагдах барих тийм ийм гэжсэн нэг тиймэрхүү ийм манай улс төрчид бол одоо ингээд ийм ард түмний хар маасад таалагдах ийм шийдвэр гаргаад байгаа шүү дээ. Хар маасад улсын ирээдүй одоо жишээлбэл бүсээ чангадах барих тийм юм биш. Манай улс төрийн бодлого бол амар тэнэг явагддаг шүү дээ. Энэ дараагийн сонгуул 4 жилийн дараа сонгуульд сонгогдох эрх мэдлээ буцааж авах, эрх мэдэл дээр үлдэх тийм ийм улс төрийн бодлого явуулаад байдаг байхгүй юу? Хит хавтгаарсан халамж тэгээд маш их одоо юу гэдгийг энэ үний тарифуудыг барих энэ тэр гэсэн юм. Тэртээ тэргүй алдагдaltaй илгээрээ хэвдсэн нурцсан байж байгааг мэдсээр байж ич ингээд энэ улсын том объектуудыг бүр ингээд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлээд иргэдээс ирэх татвар төлөөсийг жигсэн ингээд ямар нэгэн өөрчлөлт шинжилт хийхгүйгээр ингэж бүр одоо ингээд цахилгаан станцууд төр харагдаж байгаа байхгүй юу? Бүгдийн дэлбэлжиж ойлгох гэдэг юм уу, яах гэдэг. Ямар ч шинжилт өөрчлөлт. Тэгэхээр эдгээр чинь дандаа ингээд юм ард түмэн гэсэн нэрийдийн дор асар олон хар маас энэ сошиал дээр байж идэг маш олон ийм учир зүгээ мэдэхгүй учир шалтгаанаа ойлгохгүй маш олон улсуудад таалагдах гэсэн яг тэднүрт зориулсан ийм бодлого хэрэгжүүлээд байгаа. Энэ Америкийн нэгдсэн улсын одоо Трамп ерөнхийлөгч Трампын энэ гаргаж байгаа энэ шийдвэрүүд бол ерөнхийдөө энэ яасан ч яах уу гэдэг тийм зоримог шийдвэр байхгүй. Трампд одоо ахиад сонгуульд орохгүй гэдгийг бол мэдж байгаа, өөрөөс тэрийг хэлсэн байгаа. Энэ бол миний улс төрийн хамгийн сүүлийн он жилүүдээ гэдэг. Тэгэж өөрөө бол нэлээд насанд явж байгаа хүн. Одоо энэ бүр эрхийнхээ хугацаанд Трампд нэлээд 80 нэлээд гарна. Мэдээж эрүүл мэндийн хувьд элдв 7 юмны хувьд ч гэсэн доройтно. Тэрийг бол өөрөө мэдж байгаа. Трампын хувьд тэр Путиний хувьд Путин ч гэсэн ер нь дахин сонгогдоход ер нь их эргэлзээтэй, маш эргэлзээтэй байгаа байхгүй. Тэгээд одоо энэ хин Ши Жинпин ч тэр Нарендра Моди ч тэр ялгаа байхгүй. Энэ хүмүүсийн энэ гаргаж байгаа энэ зоримог энэ шийдвэрүүд эдгээр бол
ерөнхийдөө энэ дэлхийн түүхэнд дэлхийн дэг журам гэж байгаа. Дэлхийн одоо юу гэдгийг 2 дугаар дайнаас хойш тогтсон байж дэг журам мэдрийг өөрчилж байгаа. Тэгээд энэ улиг домог болсон одоо бие биендээ тавьж байгаа энэ шаардлагууд дэлхийн олон орнуудын бие биендээ тавьж байгаа энэ шаардлагуудын эсрэг юмнууд хийж байгаа байхгүй. Одоо сая ингээд Трампын тэр Евро Венесуэл руу дайрдаг тэр асуудал дээр бол Трампын яг одоо бол олон орнууд буруутгаж барайл ингээд 80 юм л болж байгаа. Бүгдүүд нь тусгаар тогтносон улсын ерөнхийлөгчийг хулгайлаад аваа явна гэдэр бол амар зүйл шүү дээ ер нь бол. Тэгээд энүүгээр нь далимдуулаад одоо ингээд цаашдаа ингээд дэлхий дээр ингээд хүчрэх гүрнүүд энэ баг буурай гүрнүүдийг дураараа ингэж доромжлох, дураараа эзэн түрэмгийлэх ийм юуг жишгийг тогтоох чинь эдэргээл яриад байна шүү дээ. Жишгийг одоо жишээлбэл манай Монголыг гээд ихэд чинь хамгийн ойрын хөрш Орсон ч юм уу Хятад ч юм уу аль нэг нь бол зүгээр ганцхан шөнийн дотор ингээд эрхэнтэй оруулах ийм боломжийг Трамп өөрөө тавьчлаа гэсэн утгатай яриад байгаа байхгүй юу? Трамп өөрөө тавьчлаа. Яаж болно? Ойролцоо байж байгаа одоо юуг стратегийн ач холбогдолтой тийм газар нутгийг бол булан эзлэх, өөрийн харьяат болох, өөрийн игнээд нэгтгэх тийм имийг бол цэрэг зэвсгийн хүчээр хийж болно гэдэг ийм жишгийг бол Трамп тавьчлаа гэж хүмүүс яриад байна шүү дээ одоо энэ гадуур. Энэ нэлээд их аюултай зүйл. Трампын хувьд бол энийг хийхээс өөр арга байхгүй. Яг тэгвэл Трамп одоо яг энэ Америкийн түүхэнд агуу том өөрчлөлтийг хийсэн тийм ерөнхийлөгч болж Америкийн тэр түүхэн хүмүүсийн дунд нэрээ үлдээх гээд байгаа. Энэ олон орнуудын хувьд бол эзэн түрэмгийлэл янз янзын юм болж харагдж байгаа боловч Америкийн хувьд бол дэлхийн хамгийн их нөөцтэй нефтийн нөөцтэй ийм орн болох гээд байна. Венесуэл ч одоо ингэ одоогийн цаг үе тогтоогдсон энэ газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлээд байгаа байхгүй. Одоо тогтогдсон байгаа. Сауди Араб нь хоёрт ороод байгаа байхгүй. Хуучин Сауди Араб нь тэргүүлж исэн бол одоо Сауди Араб нь хоёрт орчсон. Венесуэлд өөрсдөө газрын тосоо бүрэн гүйцэд ашиглаж чадаагүй маш их нөөцтэй. Тэгээд ерөөсөө Америкийн хаяанд байж идэг Латин Америкийн ийм жижиг улс байж байгаа байхгүй. Тэгээд аюул хавилгад идэгдсэн, тэгээд дарангуйлаад өртцсөн, гар түн бүр илгээр мүлгчихсэн. Инфляци бүр 50% байна гэж шүү дээ. Тэгэхээр ч одоо бараг шуудаа мөнгөөр татах марх авч идэг хамаг залуучууд нь гарчаа 4-7 болчихсон. Нөгөө хуучны халтар царайд бүр өнгөрсөн босон бүр гуйлгчлал ядуур төлдөө өрчихсөн. Ийм орн Венесуэл өөрөө нефттэй газрын тос тийм дэлхийд 1 номерын тийм их баялагтай мөртлөө бензин тосондоо очролдог. Шатхан хүрэлцдэг олддгүй. Ийм балаа ус болгосон байхгүй Мадуро гэдэг хүн. Мадуро гэдэг автобусны жолооч хүн шүү дээ. Ерөнхийдөө одоо энэ улс төрд ийм мэдлэггүй, боловсралгүй хүмүүс гарах маш аюултай байхгүй юу? Автобусны жолооч тэр баг дарагч тэр тэ зүгээр нэг ингээд цэргийн санины сурвалжлагч тэр эсвэл зүгээр ингээд яармагт одоо юу гэдгийг сав хойж байгаа тэгээд 8 болчихсон ийм улсууд дэлгэргээд ийм аюултай ийм боловсралгүй тэгвэр ингээд аргас сам залм ихээр ингээд улс төрд гарч ирээд ингээд улсыг удирдаад эхлэхээр маш аюултай байхгүй юу? Маш аюултай. Тэд нар бол ингээд бүр ингээд өчүүхэн ийм атгах шунал дээр дөрөөлж ингээд хувийнхаа эрх ашигын хойноос хөөцөлдөг. Мадуро бол энэний тод жишээ байхгүй юу? Мадуроч тэр одоо тэр юуны Кубын тэр Фидель Кастроч тэр эдгээр чинь бол зөвхөн амбицаа хөөдөг. Өөрсдөө амбицийг хөөдөг. Өөрсдийгөө л одоо ингэж хөлжүүл баяжуулж хөлгүү баян болох нэр нөлөөгөө тэгэхээр тэр насан туршдаа хадгалах улс гүрэндээ бүр хүчээр цотгоор нэр нөлөөгөө хадгалах ийм заваа осол байхгүй юу. Нэг талаараа бол тэр Мадуро баригдаад Америкчууд бариад яваад өгдөг нь бол Венесуэлийн ард түмэнд бод нэг талаараа бол аврал. Энийг бол би аврал гэж бодож байна. Аврал ийм муухай хүнээс салах хэрэгтэй. Яг хой солонгосын одоо юу гэдэг Ким Жоныг бариад явдагтай адилхан. Хой солонгосын Ким Жоныг бариад явуучвал хой солонгосын тэр олон дардгал мүлжлэг тэр олон дарангуул дотор байж өсөж зарч чадахгүй байж байгаа тэр хэдэн сая солонгосчууд чөлөөлөгдөнө. Системийг өөрчилжүүл.
Энэ нэг тал юм. А нөгөө талаар заах Венесуэл тийм байдаг юм байгаа ч. А зүгээр Трампын хувьд бол одоо энэ нэг юу байгаад байгаа юм. АПЕК-ийн орнууд гэлээ юу гэлээ. Нэг юм газрын тосны ийм одоо газрын тосны эвсэл гэх юм уу? АПЕК гэсэн баг. Сауди Араб толгойлдог тийм орнууд байгаа. Тэндний энтхэг байгаа. Энтхэг Хятад, тэгээд Орос, тэгээд Араби нэгдсэн Эмират эдгээр Кувейт мөт эдгээр ингээд маш их газрын тостой орнууд. Тэгээд тэднүүсийн бүлэглэл байгаа байхгүй. Тэр бүлэглэл нь болохоор сая 2024 онд доллараар нефтийн бүтээгдэхүүнийг 8-aalцахгүй гэдэг долларын эсрэг тийм эвсэл байгуулсан. Тийм шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Хуучин бол одоо юу гэдгийг Америкчууд Сауди Арабыг аюулгүй байдлыг ханганаа. Бид нар танаахны ямар нэгэн байдлаар халдлага илдэв долоо юмнуудыг цэргийн хүчээр хамгаалнаа. Танаа газрын товч нефтийг хамгаалнаа. Хамгийн гол нь танаах Сауди Арабч асар их нөөцтэй танаах энэ газрын тосны бүтээгдэхүүнээ доллараар гүйлгээгээ хийнэ гэд. Энэ долларын ноёрхлыг ерөөсө дэлхийд тунхаглаа ицсэн. Тэгэнгүүт Сауди Араб өөрөө ингээд доллараар ингээд гүйлгээгээ хийгээд эхлэнгүүт нөгөө нь дагж яасан эргэн тойронд байж байгаа одоо Кувейт, Катар ч юм уу те одоо бүр Иран, Ирак эдгэр ч хүртэл дагаад доллараар ингээд хоорондын гүйлгээгээ хийгээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө нэг хайртай Сауди Араб маань сая 2024 онд АПЕК-т илсээд тэгэнгүүтээ бид нар одоо энэ доллараар гүйлгээ хийх боллоо. Бид нар одоо өөрсдийнхөө мөнгөнд тэмдэгтээр эсвэл юанаар өрөөблөөр аль нь ашигтай вэ тэр мөнгөнд тэмдэгтүүдээр бид нар газрын тосныхоо гүйлгээ хийнэ гэд мэдэгдсэн чинь Америкт амар том сохилт болчихгүй. Америк Сауди Арабыг хэн чадхаа болчихсон. Сауди Арабыг хэн чадхаа болонгууд тэд нар чи хоорондоо эвсэл байгуулад хоорондоо 8-гаа хийгээд эхэлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл Оросын нефтийг энтхэг амар их аваад байгаа байхгүй. Тэнгүүт Нарендра Модид хин Трамп уулзсангуудаа танах хэрвээ Оросоос нефт аваад дайны санхүүжүүлээд байвал бид нар танад тарифын бодлогоо агаад уламж хангалын шүү гэд сүрдүүлээд байгаа байхгүй. Сүрдүүлээд байгаа мөртлөө чадахгүй байгаа байхгүй. Тэгээд хэрвээ ингээд нефт нь ингээд өөр ингээд Америкийн хяналтаас гараад ингээд эхлэнгүүт эн чинь Америк нөгөө бүх юмыг хянж идэг, базж идэг тэр юунд байхгүй болж эхэлж байгаа байхгүй. Нефт л ер нь их аюултай штэ. Дэлхийн ер нь хөдөлгөгч хүч бол ер нь мэдэхгүй. Ер нь л энэ газрын тосон тэр тогтох гээд штэ. Мэдээж олон юмнууд байгаа да технологи энэ тэр чип мип хүртэл байна штэ. Цахилгаан ч юм уу те. Тэгэхээр энэ газрын ховор илмэд гэдэг маш олон юмнууд байж байгаа. Тэгтэл ерөнхийдөө бол нефт гэдэг зүйл бол өстэй. Тэнгүүд Трамп бодож байгаа байхгүй. За одоо яах вэ? Нэгэнт одоо ингээ Сауди Араб тэр боломжийн орнууд манай хяналтаас гараа явчихлаа. Дээрээс нь Хятадын нүдэ амар байна. Хятадууд одоо ингээ нөлөөлөлөд тэлсээр гад Латин Америкийн маш олон орнууд руу хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Тэр дотор Мексик байна, Бразил байна. Одоо бүр цаашаа Уругвай, Парагвай гэж явчихсан. Тэгээ Венесуэл байна, Куб байна. Одоо ингээд мартагдчихсэн Куб, Венесуэл эдэргээд ийм улсуудтай яагаад түншлээд асар их хөрөнгө оруулалт хийгээд тэгээд ингээд Америкийн хяналтаас бүр төв ус гарч явах гэдэг байгаа байхгүй. Латин Америкийн төв ус нь гарч явах гэдэг. Дээрээс нь Орос бас Молдовагийн талд байгаа Орос бол маш сайн харьцаатай. Орос өөрөө их маш их нефтийн боломжтой газрын тостой. Дээрээс нь Венесуэл маш их газрын тосны нөөцтэй ингээд том Сауди Араб газрын тосны нөөцтэй ингээд том газрын тосны нөөцтэй ийм улсууд нь хоорондоо ивсээд ингээд ирэнгүүт нь Европын холбоо, Америк гэдэргээд Америкийн талыг баримталдаг одоо юу гэдгийг Канада ч юм уу, Австрали ч юм уу энэ нөхдүүд бол одоо ингээд яг газрын тосондоо баригдаад ингээд хумигдаад эхэлж байгаа байхгүй.
Америк өөрөө газрын тосоор бас тэргүүлэгч ийм газрын тостоо орно шүү дээ. Гисэн хэдий боловч Америк ч бүх одоо юу гэдэг холбоотнуудаа хангаж чадахгүй болж байгаа байхгүй. Өөрөө асар хэрэглээтэй. Тэнгүүд яах вэ? Энэ Мадуро гэдэг жижигхэн багийн тэнд одоо бүхэл бүтэн улс сүрүүлчихэд ингэ сууж байгаа байхгүй. Бүхэл бүтэн Венесуэл гэж дагуу гоё түүхтэй хөгжилтэй маш өндөр хөгжилтэй байсан. Бид нар халдвар царайтаас мэдэн штэ. Маш их өндөр хөгжилтэй байсан тэр улсыг сүрүүлчихсэн илгээр нь хэвдүүлсэн байж байгаа байхгүй. Дээрээс нь Харт Америк, ерөөсөө Латин Америк чинь угаасаа тэр эргэн тойрны тэр Мексик бол бүр гарамгай, тэр Бразил, Аргентин, одоо тэр юу Венесуэл, Кубас ч гэсэн бас тийм байгаа Харт Америк л байгаа байхгүй. Тэнгүүд нь тэрүүгээр далиндуудаа пат барай авчих байхгүй. Ер нь Харт Америк дааж гол юм биш. За яах вэ? Ингээд эний чинь бол одоо мэдээгээр яриа л байгаа. Америк мэдээж Трамп одоо тэгээд өөртөө дэлхийн хамгийн их нөөцтэй тэр орныг хяналтандаа авах гэдэг барьдсан байгаа. За энэ Трампын энэ үйлдэл өөр орнууд нөлөөлөх вэ гэж. Энэ зүгээр би улс төрийн томчиг өөрийнхөө бодлыг ярьж байгаа шүү. Яг нэг оройны лайваас сонирхолтой болохын үүднээс. За тэгэнгүүт Оросууд одоо ингээд тайны зогсоорч болох байхгүй. Оросууд заавал ингээд юм удамж даргаар ингэж байлдаж, эзлэж, ямхаар ингэхгүйгээр зүгээр Украинд бас тусгай ажиллагаа явуулаад Зеленскийг бариад аваад Зеленский тойр үрэлжлэлтийг бариад авчиж болох байхгүй. Эч маш их санхүүгийн хөвч төр асар их зардалтай, асар олон залуучуудын амь насыг сүйтгэсэн энэ дайны зогсоогод бол Оросын тусгай ажиллагаа бол Америкт дутгааргүй орон очоод бариад авчиж болно. Аюу амархан болчихж байгаа байхгүй. Давай хятадууд ч гэсэн нөгөө хил амтаа 50-аад ч гэсэн газ пак гэд барьж байгаа байхгүй. Яаж чадахгүй хятадууд. Яг го Япон одоо ингээд хэрвээ 50-ны тусгаар тогтнол руу орвол Япон бид нар бол яан шүү. Бид нар бол одоо юу гэдгийг цэрэг зэсгийн хүчээр тусна барина. Ингээд тэр идэргээд саяны шинэ ерөнхий сайдны яриадсан. Тэгвэл хятадууд 50-ыг шууд ингээд очоод дайраад бариад булаагаад байна. Эзэн төрмөлөд авчихад бол яаж чадахгүй. Хятадтай байлдах хүсэхгүй. Ямар тэнэг нь хятадтай байлдах дээр нь. Тэгэнгүүт энтхийг хажуудалтай байж байгаа дургуургээд байгаа Палестина бас Пакистан ч гэсэн гусчихар байхгүй. Юу ингээд барьцаад явчих байхгүй. Энтхийг Пакистан хоёр ч бас тэгэл ингээд нэг шашны уг нь бол баг нэг үндэстэн шашны ингээд нэг хоёр талаар хуваагдсан. Нэг нь ладын шашинтай, нөгөөх нь бол тэр нэг одны Кришна Мэришна идэргээл юм хачин энд хинди чөлөө тэнийг тийм хачаач шашинтай буддын шашин ч бас байгаа. Шашнараа болоод хоёр хуваагдсан, хоёр талд ингээд шашны мөргөлдөн гараад ингээд балараад байгаа хоёр юугаарт энтхийг Пакистан хоёр чинь. Пакистан ч гэсэн өөрөө айгүй их тийм зэвсэгчсэн айрамтай, бас нэлээд олон хүнтэй, хуамтай. Баг 300 сая юу лээ? 500 сая ч үлээ. Нэлээд хүнтэй. Гэхдээ энтхийн тэр маасыг бол дийлэхгүй л. Гэхдээ бол энтхийг бол тэр хэлийн зөрчилтөөн банкын гарч идэг тэр мөргөлдөрийн цусганд биш гусан. Юу нэг ингээд ийм зэрэг зэвсгийн хүчтэй ийм орнууд Америкийн гаргаж байгаа энэ үйлдэлийг тавтаж магадгүй байхгүй. Тавтаж магадгүй хоёр солонгос ч гэсэн би энэ дээрээ сонзонгоо тайлж магадгүй. Солонгосууд ер нь дайны шалтгаан тэр хоёр солонгосууд ер нь дайны шалтгаан хайгаад байгаа шүү дээ. Газартай тэгшлэл ухааны Америк гэдэг байгаа шүү дээ. Тэгтээ мэдээж газартай тэгшлэхгүй шүү дээ. Тэр жижигхэн орон дотор атомын бөмбөг хайж болохгүй шүү дээ. Атомын бөмбөг аюул тэр чинь өөрсдөө алдсан шүү дээ. Тэр чинь тэр юуны тэр шуургач явцдаг гэсэн шүү дээ. Энэ нөгөө нэг энэ цацраг туяаны энэ юу чинь салхиараа ингэж явцдаг. Тэгтэл өөр баргаар зэвсгийн аргаар ч юм уу. Тэр айгүй тийм дэлхийд тэр айгүй сонин жишг тогтож байгаа байхгүй. Амар сонин жишг. Эний чи урд нь бас энэ Америкчууд өөртөө хийжсэн сэрлүүд араад Иракийг чинь бас сүрүүлээ Саддам Хусейнийг барьж аваад Америк англ хоёр чинь нийлж хагаад тэгээд Америкчууд өөртөө ийм дураараа амар зэвүүн удгаачдаг байхгүй. Гэхдээ энэ удаагийн энэ байдал дэлхийн энэ олон талд ингэж байлдж байгаа. Олон талд дай өрнөж байгаа. Одоо жишээл Израилүүд энийг далиндуулангуудаа шууд юуг тэр Газын зурвасаас цаашаа бүр дамжраад Палестиныг устгах чадна шүү дээ. Палестиныг устгах магадгүй. Израиль яагаад гэвэл өчүүхэн газар нэгдсэн үндэсний байгууллагаас өчүүхэн газар тэр дэлхийн оролдоод дайны дараа өчүүхэн газар оногдсон.
газар нутгаад хэлэх маш их сонирхолтой байж байгаа. Израиль бол одоо тэр Газын зурвсын тэр жоохон газар чинь авах гал ингээд яриад шүү дээ. Тэгэхээр одоо Израиль энийг далиндуулаад палестинчүүдийн бүгдийг яад хийж магадгүй. Израиль бол амар зэвсэгч гисэн амар хүчрэг айрамтай. Дээрэс нь Америкийн бүр одоо өстой баг өвөр төрөндөө орохоор тийм хуурай дүүн болчихсон. Яагаад гэвэл нөгөө энэ жүүд хүмүүс дэлхийн том юм банкуд банкерууд байж идэг жүүдүүд Европчууд ягаад Израильтай ингэж тэрсэлж чаддгүй гэхээр Европч гэсэн асар том банкерууд нь маш том корпорац эзлүүд нь жүүдүүд байдаг еврейнэр байж идэг. Дээдлэлт нь Америк ч гэсэн асар олон энэ баян улсууд нь еврей гаралтай улсууд байж идэг. Тийм учраас ингээд Израиль чи яаж чаддаггүй, буруутгах чаддаггүй. Тэр их авлагыг хийгээд ах чинь гоо геноцид хийгээд тэр маш олон хүмүүсийг алчаад ахад чимгүй байгаа зү яачгүй байгаа зү. Тэгэхээр чинь дотоодын эзэн засгийн барьж идэг тэр жүүдүүд байдаг учраас яачдаг байгаа байхгүй. Тэгээ энийг далиндуулангуудаа энэ Трампын саяны үйлдэл дээр бол их аюултай үйлдэл байхгүй. Амар аюултай. Тэгэхээр яг одоо ингээд нэг өмдгөний бөөс шиг цөөхөн монголчууд бидэрт хамаагүй гэж болохгүй л дээ. Эдгээр чи бидэнд хамгийн хамаатай байхгүй. Манайх ямар ч зэрэг зэвсгийн хүч байхгүй, технологи байхгүй, хуам цөөхөн гаргаад яг байлдыг ихлээр хүмүүсийн иргэдэг гар дээр ядтайгаа галт зэвсгч байхгүй, галт зэвсгийн хоройтой. Бид нар бол ямар ч бие хамгаалал, ямар ч чадамжгүй шүү дээ. Ийм орн шүү дээ. Үсрэрлээд нэг хил дээр л нэг хүн амтан давж ирэх үү гэж хар зогсдог нэг хідэн цэргээ тооцоол тэгээд манайх бол байлдах энэ тэр талаар бол бүр тийм яриад хэрэггүй шүү дээ. Мань бичиг үчиг амтныг бол хөөрхөдөө энэ Монголд нэг улс төрийн нэг хідэн балайн мэдээ шөөмжлээд арилгадаад тэгээд нэг ховжийн хошног бүлдэг ярьсан хитгэн тэнэг багийнуудыг бол эздэхэд бол эдгээр нэрээ ийм амар хүчтэй болсон хүчрэг орнууд бол юу ах вэ? Венесуэл ч өөрөөсөө бас сая гэлөө 2 сая цэрэг гаргана эдгээр даналж ирсэн гэсэн. Бадуураа чинь 2 сая цэрэг гаргана эдгээр гэж даналж ирсэн тийм хүн шүү дээ. Тэгээ Венесуэлийг ийм хурд нударчж байгаа байхгүй. Манай Монголыг бол нэрээ ёстой бид нар нэг өнөөшн унтаад өгдөө усад Монгол орны эзлэгдсэн байхыг ёстой. Ганц шүний л асуудал. Монгол бол ганцхан шүний асуудал. Нэх ингээ хядлага мэдлэг хийж мэгээл те ингээс хуржиж мөржихгүй. Одоо нагарын хамгаалт гэж юм байдаг юм. Ардар мардар гэж байдаг л бахта бодвол. Ардар байдаг гэж яах юм? Зүгээр одоо ингээл нэг хідэн за нэг 1000 дорон нисгчгэд манайх тэр дороонуудыг унгааж чадахгүй. Гэхдээ бид нар л одоо нэг танк манк явуулаад те танк манк явуулаад нэг зэвсэг мэвсэг юу гэдгийг одоо хиний батулгын хэлдэг нь богонтой хятад метод танк манк очиж орж юм. Ёо одоо бид нар тэгж лай болохгүй бензин доосны гарлага хийж тэнэгдэхгүй шүү дээ. Манай дээр бол одоо зүгээр нэг 1000 дороо нисгчгэд Улаанбаатар байхгүй баяртай болно шүү дээ. Дорооны дайралтаар бид нар байхгүй болно шүү дээ. Дорооны унгаадаг хүнч гэж байхгүй шүү дээ. Мэлиж байгаа тэгээд бүгдээрээ авсандаа орчих. Улаанбаатарыг тэгшилдсэн байхад тэгээд 21 аймаг юу юм? 330 сум юу юм? Ямар ч удирдлаггүй, ямар ч хяналтгүй ингээл тэгэл байхгүй шүү дээ. Одоо энэ Иран ч бас амар цөмийн зэвсэгтэй, нефтийн нөөцтэй, асар их нефтийн нөөцтэй бас л хүчрэг орно шүү дээ. Ираны ард түмэн бас одоо инфляц өсчлөө, ард түмний амжиргаа муутсан гэж бас бослого хөдөлгөөн хийгээл энэ. Энийг далиндуулаад Иран руу Трамп хусч мэдэн шүү. Трамп ер нь дэлхийн түүхэнд бас нэг энэ Америкийн нэгдсэн улсыг илүү хүчрэх, бүр улам хүчрэх болгох ийм л алхмуудыг хийж байгаа. Гренландын ардыг бол зүгээр шууд булаана гэж хэлсэн байгаа. Бүр Европын холбоотойгоо Трамп ч өөрөө тэрсэлж шít. Тэгсэн чинь тэр нь Дааны харьяанд байж идэг Дааны автономт тийм муж болж таарсан шүү дээ. Гренландын арлууд нь Даан гэдээ улсын.
тэгж явахдаа Дани ятра автомат нутаад ямар ч хамаа авахгүй. Энэ бол Америкийн нэгдсэн улсын бүрэлдэхүүнд орно. Трамп шууд тэгж байгаа байхгүй. Европын тэр холбооны шийдвэр мэдэр элдв 7.9-д огт тоохгүй шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллага эдгээр бол ерөөсө Трампч тэр Ши Жинпинч тэр Путинч тэр ямар ч хамаагүй зүйл байгаа байхгүй. Ямар ч хамаагүй. Нэгдсэн үндэсний байгууллага яад гэж зүгээр хитэн орны удирдагч нар хийж баахан хилцүүлэг мөртлөө маргаан тэгдэж байгаа. Тэгээ тараа явчихдаг. Ямар ч үр дүн байхгүй. Ямар ч үр дүн байхгүй. Тэгэл тэнцээч дэлхийн юуны эрүүгийн шүүх мөх энэ тэр идэргээл хориг мориг идэр. Зүгээр л амаараад яриад байдаг мөртлөө ямар ч шийдвэр гаргаж байгаа, ямар ч юу гэдгийг үр дүн гаргаж байгаа тим юм бирс байдаггүй. Ийм л газар байгаа өх. Нэгдсэн үндэсний байгууллага зүгээр нэг жижигхэн ингээд маргаан гаргадаг, маргаан мэтгэлцээ явуулдаг ийм л газар байгаа байхгүй. Тэр хинч тоодгүй. Одоо тэгэд лайтаа юм шиг нөгөөх Мадурог бариад явсан чинь алтны үн ахаад өссөн. Алтны үн. Дэлхийн эдийн засаг савлах гад ингэж эхэлнэ шүү дээ. Ингээд жоохон савлгаа өсөл. Ингээд ирэнгүүт ягаад алтны үн өсөд идэггүй гэхээр хүмүүс валютанд найдахаа болчихж байгаа байхгүй. Доллар ч юм уу, юан ч юм уу, рубль ч юм уу одоо өөр юу байдгийг дэлхийд тэр одоо энэ чанга байдаг. Одоо энэ евро ч юм уу эдгээр найдахаа болчихж байгаа. Эдгээр яаж ч магадгүй гэдэг. Тийм учраас өөрсдийнхөө баталгааг алтаар хийж эхэлж байгаа байхгүй. Металлаар хийж эхэлж байгаа. Тэнгүүд сая Монторог барьж яваад алтны үн дахиад өсөж байгаа байхгүй. Ахаад түүхэнд байгаагүй дээд төвшөндөө очлоо гэж байгаа байхгүй. Яандаа хийдвүлээ. Одоо бид нар яах вэ? Санаа зовооч яах вэ? Зүгээр төсөөлөл одоо ингээд энэ улсууд чинь яг ингээд нэг хэлсэндээ амандаа байдаггүй байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд Сауди Араб гэдэг Арабын Эмират эдэр чинь Америкт түншлээл Америк руу нефтэ гаргаж маргаал хамгийн хэмд нефтэ гаргаж маргаал ингэж Европын холбоор эдэр гаргаж ирсэн. Одоо болонготыг Хятадтай Оростой найзаад эхэлж байгаа байхгүй. Хятад Орос хоёртой. Эдгээс энэ найзлах эдэр бол яг л өнөөдрийн цаг тухайн үеийн асуудал. Эдэр бол хизээч биенээсээ урж магадгүй байхгүй юу? Ерөнхийдөө хүмүүс ямар ч улс гүрэн хамгийн нэгдүгээр өөрсдөө эрх ашигыг л боддог. Манайх шиг одоо ингээд жишээлбэл Канадын эрх ашигыг боддог. Одоо манай энэ оюутлага эдэр чинь тийм биш үү? Өөрсдөө Монголын эрх ашигыг бодохгүйгээр зүгээр ингээд тэр гадны компани эрх ашигыг бодоод бодлого явуулчихсан бид нар өөрсдөө өрн шаацсан байж тээ. Ер нь одоо энэ дэлхийн ямар ч орныг бодоход хамгийн нэг номерт бол өөрсдийн орны эрх ашиг байж байгаа байхгүй. Трампын одоо энэ хийж байгаа энэ Мадурог барьж авдагч тэр одоо энэ юм уу гэдэг чинь бүгдээрээ л одоо Украинаар зэвсэг нийлүүлж байгаа хүртэл эднес чинь өөрсдийнх нь эрх ашиг байгаа байхгүй юу. Украинд гол нь биш байхгүй юу. Украинд хайртай, Украины ард түмэнд хайртай ерөөсөө биш. Ерөөсөө одоо тэр ингээд Оросын тэр юутай шууд ингээд Европын холбоо хил залгаж болохгүй. Газар дундын тэнгисээр шууд ингээд яаж газар дундын тэнгисийг Оросд алдаж болохгүй. Тэгэд Украины тэр асар их тэр газрын ховор элемент бас ингээд маш их хөдөө аж ахуйн тэр талбайг тэрийгээр европчуудыг тэжээдэг байсан. Тэр асар их тэр буудай маш их газ газрын нөгөө хий тэрийг алдаж болохгүй. Оросуудад алдаж болохгүй. Энэ чинь юусаа дандаа эрх ашигуд байдаг байхгүй юу? Европчууд одоо юу гэдэг Украины ард түмнийг хайрлаад ингээд зэвсэг нийлүүлэлд байлдаад ингээд дайны зогсоохгүй ингээд яваад байна. Үгүй шүү дээ, үгүй. Украин Зеленский бол ямар ч хамаа авахгүй тэдэрт. Оростой хаяа нийлж болохгүй, Оросд тэр их баялгийг алдаж болохгүй гэл ингээд яваад байгаа байхгүй. Ерөөсөө тийм. Хятад ч ялгаа байхгүй. Хятад одоо Бүсба зам эдэргээл одоо ингээд амар том төсөв дэлхийд даяар өрнүүлж байна. Энэ чинь ядуу буруу орнууд тусдаад байгаа юм. Үгүй шүү дээ. Хятад ард түмнийг л улам хүчрхэг болгох тэр газрын доорх тэр элементүүд хаана байна уу? Хаана ямар буруу оронд байж гэнэ үү? Тэрийг л эзэмших.
тэрэнд нөлөөлөлөө үүсгэх, хятадын эдийн засгийг босгох бүх юмыг л хийж байгаа ш. Тэр ядуу бүр орнуудыг мүлжих. Тэн дотор Монгол явж байгаа шүү дээ. Монгол явж л байгаа. Эднээсээ мүлжих бодлогод шүү дээ. Тийм цайлган цагаан сэтгэлээр явж идэг юм. Тийм байхгүй. Байдаг байхгүй. Одоо Саддам Хүсейнийг нухаал одоо яагаал Иракийн ард түмнийг дарангуулаад чөлөөж яг шүү дээ. Яг харагдаач. Иракийн нефтэн дээр л одоо ингээд хяналтаа тогтооцсон. Одоо Иракийн удирдагчдын бүгдээ Америкийн холбоотой болчихсон ингээд явж штт. Бүгд ирэх ашгаа боддог байхгүй. Манай малнууд ч ингээд эх орноо ард түмний 2 дугаар тавиад гадны компанид бүх боломжуудаа тавиад өгчихсөн. Ингээд хоорондоо хэрэлдээ сууж байгаа штт. Хувиа авч чадахгүй. Давхар өрөнд орчихсон. Монгол би нэг дээхэн үед нэг лайваар ярьжсэн. Монголыг алдах сонирхол бол Оросч байхгүй, Хятадч байхгүй. Яагаад гэвэл Орос Хятад хоёр ч гэсэн бие биенээсээ айж байгаа. Ирээдүйд хизээ нэгэн цагт энэ хоёр гүрэн ч гэсэн хоорондоо зэвсэг зөрүүлэхийг үгүйсэхгүй. Зэвсэг зөрүүлэхийг үгүйсэхгүй. Ялангуяа Оросууд Хятадаас айж байгаа. Хятадын энэ хурдтай байж байгаа, энэ асар хурдтай явж байгаа энэ хөгжил маш аюултай хөгжил байхгүй юу? Энэ одоо эдийн засгаар энэ Америкийг давлаа шүү дээ. Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн орн боллоо Хятад. Бүх салбар дээр. Энэ чинь маш аюултай. Энэ хурдтай энэ өсөж байгаа энэ эдийн засаг чинь өөрөө нөгөө байгалийн баялаг нэгчидэг. Түүхийн эдийн нэгчидэг юм байхгүй юу? Тэгсэн чинь түүхийн эдийн хаана байна гэсэн чинь ганцхан Монголыг гадсаа сааталт нь Оросд байж байгаа байхгүй юу? Бүхэлдээ Сибирь тэр хоошгоо тэр Арктик хүртэл судлагдаагүй асар их нөөцтэй ийм байгалийн баялаг байж байгаа. Олборлолт нь эхлээгүй байж байгаа байгалийн баялаг байгаа байхгүй. Тийм учраас хизээ нэгэн цагт Хятадууд Оросууд хоёр түнжээ ангарч газар нутгийн төлөөх тэмцэл явуулж магадгүй байхгүй. Яг өнөөдөртөө яг ингээл нэг юм Украины хямрал энэ төр гэл тэгээд Америк Европчуудыг бас ингээд нөлөөлөлтөй байлгахын тулд Орос Хятад хоёр энтгэг гурав ингээд хоорондоо эвсэл бариад ах トゥ угийн найрамдал энэ төр гэл юм яриа л ах. Энэ цааштай тийм удаан байхгүй хинч хизэж урвна. Тэгээ энэ нь манад ашигтай. Орос Хятад хоёрын дайсагнал манай Монголд ашигтай байхгүй юу? Яг тэгвэл Монголыг аль аль нь алдахыг хүсэхгүй. Энэ очиж шууд хилээрээ шууд ингээд хоёр том гүрэн шууд хиллэхгүй. Дундуураа нэг гүүпер нэг ийм зилүүл газар байх хэвээр. Байж хэвээр. Энэ том айхтар гүрнүүд чи хоорондоо хиллэх аюултай байгаа байхгүй. Маш аюултай болно. Тэг бүх тал дээр хамтран барин энэ трейдергээ гэрэмэрэ байгуулчихсан. Тэгэнгүүт ард түмний тунд ч гэсэн цус хойлолдох, бие биентэйгээ бие биенэргүй ажиллах хүчин дамжуулах хэдэргээд энэ төр чинь бүх тал дээр хориг тавьж явахгүй бол энэ чинь аюултай болж эхэлнэ. Тийм учраас Монголыг гүүпэрлээд Монголыг одоо яг энэ хിവэр нь тэгээд нэг хөгжилгүй тэгээд нэг гаднаас ингээд хоёр талаасаа худалдаж аваад хоёр талаасаа юм худалдаж аваад тэгээд газрын нөөцөө хямдхан зараад ингээд нэг өлөн зөлмөө ус төрчтөн тэгээд авилгадаа идэгдэл хоорондоо хэрэлдээл хэсэг бүлэг улсууд нь тэгээд баяжаад тэд чинь бүгд мэдж байгаа шүү дээ. Чи Монголыг мэдэхгүй ингээд нүдэ анаа дэрэг чи бүгдийг мэдж байгаа шүү дээ. Жишээл одоо хөрс өгч ямар хүн байгаа, бат удаг гэж ямар хүн байгаа, элбүүдэр чи ямар хүн байсан, энэ баяр цогт сайхан бэлэг эдгэр чи ямар улсууд байна уу? Эдгэр ямар юунд шундаггүй одоо баг эдгэр чи баг хідэн ихтэртэй ихтэр нэг гэр бүл нь юу хийдгүү, ам бүл нь хийдгүү бүгдийн ясаны мадуур шиг бүгдийг судалсан байгаа шүү дээ. Бүгдийг судалсан. Монголын одоо энэ 126 гишүүд дотор Оросын нөлөөлөлд автж байгаа нь хэд байна уу? Америкийн нөлөөлөлд байж байгаа нь хэд байна уу? Ерөнхийдөө барууны үзэл баримталтай улсуудны хэд байна уу? Социалист үзэл баримталтай хэд байна? Бүгдийн тагнуулын байгууллагууд нь бүгд судалсан байгаа. Бүгдээ судалсан. Хинтэн гэрээ хийвэл ашигтай, хинтэн яавал ингээд бослого хөдөлгөөн гаргаж маргаад ингээд ажил явд саад болох уу? Эднүсийн аль нь ингээд ийм хувийн эрх ашигыг хөөцөлдөг ачаагүй шуналтай усуд байна уу?
тэр мэрч улс төрийн шанхуулч мангуулчтай нүгэж мөгөөл энэ ингээл гаргаж ирж мэгэл. Тэгээд тэдвэсийг өөрсдөө нөлөө дотор байлгаад хижээгэл. Тэгэхэд хуулинд нь өөрчлөлт оруулаад ингээд явж байгаа шүү дээ. Тэгвэл Монголыг эздэг гэсэн сонирхол байхгүй. Эзийг бол аль дийн гурт төвдөө зэрэгцээд эзчих байсан. Төвдөө зэрэгд эзэлж штэ манай Монгол юу ах юм бэ? Төвчүүлээ 1959 онд л. Хятад хав гэл ерөөсө дорн эзэлсэн штэ. Тэгвэл Монголыг эзлэх сонирхол байхгүй. Монгол энэ байгаагаар ашигтай байхгүй. Хоёр талд хоёуланд нь ашигтай. Тэрэнд л найдах юм да. Найзуудаа зүгээр одоо яг энийг би нэг улс төрийн томж одоо юу гэдэг Ганбаяр ч юм уу те. Одоо шууд Улмаа ч юм уу те. Уланбаяр ч юм уу. Одоо энэ телевизэд энэ улс төр судлаач нар, улс төрийн томч нар шиг би бол энийг мэдэхгүй шүү дээ. Зүгээр л та бүхэнтэй адилхан. Гэхдээ яг энийг ингээ хараад байж идэг ингээ сонирхогчийн хувь зүгээр дүгнэхэд, анализ хийхэд зүгээр нэгдсэн дүгнэлт хийгээд иймэрхүү л байна. Дэлхийд дээр гэхдээ аюул ийм сони ийм Америк яачдаггүй дээ. Одоо та нар харж байгаа. Яачдаггүй. Бүгд өдөө улсын эрхчлөө тусгаар тогтнолтой ийм улсын ерөнхийлөгчийг шууд орон дотроос нь аваа явчих шүү дээ. Арай амар үгүй юу? Яг тэгээд амьдрал сонирхолтой болж байна л доо. Энэ одоо манай Монгол жоохон хэцүү л болох байх. Сайн нэг юм ярьчих шиг боллоо. Тэр нь юу вэ гэхээр 2027 онд Хятад Тайваныг нэгтгэж магадгүй ухааны ярьчихлаа. Ерөнхийдөө Тайваныг бол эртнээс онилж байгаа шүү дээ. Тайван гэдэг маань ерөөсөө Хятад шүү дээ. Сингапурч Хятад шүү дээ. Ер нь Хятад угсааны усууд л байхгүй юу? Сингапурч одоо тэгээд нэг юм жижигхэн загасчсан тосгол байсан. Тэгээд бас л Хятад л өөрөөсөө ингээд толгойн ажлууд хөгжсөөр байгаа л энэ Сингапур гэдэг ингээд нэг хот улсыг үүсгэсэн. Ингээд явж байгаа шүү дээ. Макао ч тэр ялгаа авахгүй, Гонконг ч тэр одоо энэ хар Хятад ч тэрсэн. Тайван ч гэсэн Хятад саяхан шүү дээ. Одоо ингээд бараг 100 жил болсон үгүй юу? 100 жилийн өмнө Чинкаши эдэргээд нэг баг Мао хоёр хоёулаад Хятадын тэргүүн Хятадын толгойд гарч ирэхгээл хоорондоо зэвсэг нийлүүлж байлдаа л тэгэл Чинкашийн уул дээр хөрөнгөний талаа баримталдаг, нөгөөх нь уул дээр маасыг барьдаг. Одоо юу гэдгийг Хятадын тэр ажилчин тариачин одоо уртлын байгаа ч тийм. Хятадын ардын намаа мэдрэж ярьж мэрдэг. Тэгээд Чинкашийн баахан хөрөнгөтэй, мөнгөтэй баахан Хятадууд аваад Тайваны жижиг арал руу зүгтагаад гараа явчихсан. Тэнгүүт нь одоо ингээд Хятадын төв юу гэдгийг их газрын Хятадуудын бодлого Гонконго хүчиндээ л нийлүүлсэн шүү дээ. Гонконгийг баг хүчиндээ л нийлүүлсэн. Тэгээ одоо дараах нь Тайваныг хүчиндээ л нийлүүлнэ гэж байгаа байхгүй. Энтэй бол хинч маргалдаж чадахгүй, Америкч энд яг ясны дээр оролцохгүй. Америк яг гоо тэгээд бүх талаар дэмжин зэрэг зэвсгийн хүчээр мэдсээр идэргээд юм ярьж байгаа бол яг ингээд Хятад Тайванаа булгаад авахд бол яаж чадахгүй. Сони юм болох нь дээ. Путин ч гэсэн одоо сансандаа хүрж ижил буун. Тэр Америкийн шахалт, Европын шахалт магалт, Европ улбаны шахалт магалт Путин дэс огт хамаа авахгүй. Путин хинч таалагдахгүй. Путин гэдэг хүн бол яагаад гэвэл одоо тэр сансандаа хүрж тэр Орос улбаны улсын газар нутгийг тэлнэ. Дэлхийн түүхэнд үлдэнэ. Сталин бол асар том тэлж чадсан. Сталин бол үнэхээр Оросуудын одоо Сталин муу хийж чадахгүй шүү дээ. Эдгээр масар олон улсуудын амь насыг золиосуулж
асар өсвөлэн гуйлагчлал, дарангуйлал, хүчирхийлэл явуулж исэн ч гэсэн Сталин бол Орос орны тулд маш том гавьяа байгуулсан юм хүн шүү дээ. Бүр тэр хойшоо тэр Арктик хүртэл Оросын газар нутгийг тэлсэн асар олон улсуудыг игнэн дээр нэгтгэж республикууд болгосон. Тэгээд бүр Оросын холбооны улс одоо энэ дээхний үеэр бол эзэнт гүрэн гэсэн үг байхгүй. Эзэнт гүрний хэмжээнд Оросыг авчирсан. Ийм агуу удирдагчтай ер нь бол агуу удирдагч шүү дээ. Дэн менежер бол Сталин хавирахгүй шүү дээ. Тэгээд нөгөө хуучны еврочуудын нөгөө даналж ирсэн юм бол ингээд баг багаар байхгүй болж байгаа байхгүй. Их Британий эзэнт улс гэж байжсэн. Одоо тэр Их Британд ч одоо Умард Ирланд л үлдсэн байж тээ. Одоо өөрийнх нь засаг захиргаанд. Одоо тэр Умард Ирланд тэр өмнө Ирланд нь тусдаагаар яваад гэсэн. Одоо өмнөд Ирланд чинь Их Британаас салах өөртөө сонирхолгүй байна гэсэн энэ санал асуулга явагдаад байгаа шүү дээ. Тэгээс ч одоо Ирландын тэр юу чинь Их Британаас Англиас салан тусаалах сонирхол хэрвээ байвал сална шүү дээ. Тэгэхээр одоо энэ нөлөөлөл алдсан улсууд зөндөө байгаа байхгүй. Британи байж байна, Франц байж байна, Испани байж байна, Португал байж байна. Дээр үе асар их боолчлолтой маш олон улсуудыг колоничж ийсэн, мүлжж ийсэн. Одоо энэ Европчуудын хөгжил зэвсгэл гэдэг бол ерөөсөө л энэ боолчуудын хар арьснуудын нуруунд дээр Америкч ялгаа байхгүй. Хар арьснуудын нуруунд дээр л ингэж хөгжил зэвсгэлтийг олсон асар их боолчлол, асар их хүчирхийллийн дундал өсцөөсөн хөгжсөн юм л улсууд ч дээ. Тэгээ эдгээр чинь бүгдээр ингэ нэр нэмрийг алдаад байгаа байхгүй. Англич гэсэн одоо энэ энтхийг чинь бас колончлж ирсэн шүү дээ. Тэгээд одоо биднээс юм мэддэг шүү дээ. Нөгөө Индира Ганди, Жавахарлал Неру, тэг Ганди гэдэг аав нь, Индира Ганди гэдэг охин нь, Неру гэдэг бас дараа нь гарч ирсэн. Одоо энэ энтхийг чинь тэгээд бас л Английн колониос гарч өөрсдөө хөгжил цэцгэлдэг болж байгаа. Тэгэхээр энэ Европчуудын нөлөө улам багасж одоо Азийн 100 эхэлж байгаа байхгүй. Манайх нэг юм анзаарч байна уу? Азийн 100 эхэлж шít. 21-р зуун бол Азийн 100. Азийн орнуудын асар их хүчрхэг ийм орнууд гарч ирсэн. Сая Узбекистаныг л харахгүй юу? Узбекистан дотоодын бүтээгдэхүүнээрээ жилийн өсөлтөөрөө эн чинтэй гайхамшиг үзүүлж штий. Саяхан л одоо энэ Казахстан ч асар их өсрөнгөө өгчээсэн бол араас нь Узбекистан гарч иж байна. Тэгэл энэ Тажикстан, тэгэл энэ Армен, Гүрж эдгээр одоо энэ Азийн орнууд байна штий. Зөвхөн манайхтай ойрхон байгаа. Тэгэл одоо энэ Вьетнам эдэр чинь бол гүйцэтгэх боллоо штий. Вьетнам байж гин, Тайланд, Тайвань, Филиппин, Индонез, Малайз эдэр чи одоо тэгээс хүн амын нөөцийг дэлхийн бүх хүн амын 60% нь зөвхөн Аз төвд амьдардаг гэж бодохгүй юу. Дэлхийн хүн амын энэ 8 тэр хүний чинь 60% нь зөвхөн Азад амьдардаг. Энэ Азийн 100 болж байгаа. Энэ Европын нөлөөлөл, Европын доллар, энэ Европын энэ дарангуйлал дээрлэх хийдэг улс орны дотоод евро дотоод асуудал руу ордог, барьдаг, заадаг, зааварладаг. Энэ хөгжил цэцгэлтээрээ бас ингэж дарангуйлдаг, доромжилдог тэр зүйлүүд одоо байхгүй болж байгаа. Айгу сонирхолтой 90-100-д бид хэдүүлээ амьдарч штэ. Айгу сонио. Таахан жоохон сонирхолтой хашинг балай мэрчгүй. Гэхдээ бид нар бас ингэ дэлхийг ажиглаж явах хэрэгтэй штэ. Бид ч алганд амьдардаг гэдэг шиг ингээл дотор тоогон дотроо тэгэл нэг хэрүүл уруулаа тэгээд нэг наби юнтер дулам бурхны хөө өдрөж юмгээд нэг юм бүр нэг хачин ширээ тойрсон хинч хэрэггүй нэг юм өөдгөртэй хачи юм ярьж ард түмнэрээ тэгж баймааргүй шүү дээ. Бид нар чи ингээд бас жоохон нүдэ том болгож ийш харах хэрэгтэй шүү дээ. Нэг бөмбөрцөг дээр амьдарч байгаагийн хувьд. Магадгүй одоо ингээд энэ Венесуэлийн энэ нефтийн олборлолт, нефтийн Америк хяналтандаа аваад нефтийг ингээд олборлоод тэгээд ингээд Америкийн компаниуд Европ руу маш хямдхан нефтэд гаргах, дээрэс нь энтгэгтэй гэрээ байгуул, энтгэг рүү ингээд Оросын юуг нефтнээс асар хямдхан нефт итер гаргах маргах, Хятад руу нефт гаргах эдэргээд ингээд дэлхийг нефтийн хяналтанд оруулах.
тэр ОПЕК-ийн тэр улсуудыг бид түрүүн буруулж исэн байна. Энэ газрын тосны эвсэл тэр ОПЕК нөлөөлж Америкчууд одоо ингээд Венесуэлийг хяналтандаа бол нөлөөлж штэ энэ чинь. Үний савлгааг Америк хяндаг, үнийг тогтоодог ийм болчвол энэ ч манад ашигтай. Бас нэг юуны дорн дахны ард түмний зайтай зан гэдэг шиг монголчуудад энхэг хятад хятад ч гэсэн өөрсдөө нефттэй мөртлөө бас гаднаас нефт авч байгаа шүү дээ. Эднэр чинь ингээд тэр хамгийн хямдхан нефтүүдийг нефтийн үнийн өрсөлдөөн болоод энэ баррел нефтийн үн чи одоо $70 гэдэг үлээ. Тэрнээсээ доошо бүр унаад бүр ингээд $20-30 руу ороод Оросууд нь өөрсдөө ингээд худалдаа авалтууд нь одоо Европ Оросоо блокчод байж байгаа. Украины дайны дараа тэр блокко тавих юм уу? Тэр чинь Европ тэгээ цаанаасаа ингээд Америкаас нефтийн бүтээгдэхүүн элдв долларын юмудаа аваад эхлүүл манай Монголд ашигтай. Бүр хямдхан нефтүүд манад Оросоос хойноос орж ирэх байхгүй. Бүр хямдхан. Нефтийн үн дээр өрсөлдөөл ингээд унгаагаад эхлүүл манай Монголд ашигтай. Манай Монголд одоо ер нь Орос хятад хоёр хоорондоо дайсагнаа дэвэл дайсагнч байсан ашигтай, наримттай байсан ч ашигтай. Манай Монголын нэг аврал нэг ганцхан юм байгаад байгаа. Манай Монгол одоо энэ юутай адилхан биш байхгүй юу? Одоо шууд Украин гэдэг их чинь одоо ингээд Балтийн тэнгис, Хар тэнгис гэдээ бид нар яриа сурцсан. Украин тэр Одесс, Киев эдэр чинь бол амар стратеги ач холбогдолтой байхгүй. Ерөнхийдөө дэлхийн 8-ны том 8-ны ихэнх нь хөгжиж зэцгэлтэнд хүргэдэг ихэнх зүйл бол далай. Гонконг яагаад хөгжчихсэн, Сингапур яагаад хөгжчихсэн эдэр чинь. Ерөөсөө далай байхгүй. Далайн гарц маш том одоо энэ газраар богоноор ч юм уу машинаар тээвэрлэх эдрий чинь ерөөсөө цүн ба нэг томоор нь авиж тэгээ явждаг. Усан бомбны далайн энэ тээвэр энэ далайн логистик тээвэр гэдэг чинь улс гүрний хамгийн чухал юм байна л да. Маш богино хугацаанд тээвэрлэдэг. Манай хөрхий далаад гарцгүй. Тэгэд олон оронтой хилдэггүй. Хоёр том орондын яг завсар хавчуулчихсан. Газар зүүн байрлал нь. Тэгэхээр ийм манай Монголыг эзлэх аливаа нэгэн орон эзлэхэд стратегийн тим ач холбогдолтой орн биш байхгүй. Бид нар одоо ингээд салганаад байгаа штэ. Одоо ингээд нэг юу гэдэг хятадууд орж ирээд эзлээл ч юм Оросууд орж ирээд ч юм уу те цаана Оросоос нэг ярихгүй байгаа. Хятадууд орж эзлээ бэр. Манайх стратегийн хувьд бол тийм ашигтай орн биш. Далай за 50-ны ард эдэр чинь бол өстой амар ашигтай байгаа байхгүй юм чинь тэр хөгжгөөс арга байхгүй. Дэлхийн бүх орнуудтай далайгаар холбогдож 8 арилжаа хийж болдог. Манайх чи яадаг вэ? Онлайнаар л явдаг үсттэй. Тээвэр зурчлаар л явдаг штеп. Хичнээн удаж ирдэг билээ. Ямар ч юм авсан, барьсан. Машин тэрийг Японоос машин ачуулахад ч гэсэн далайн тээвэр мэвэр энэ тэр бүү 80 болж иж Монголд ирдэг. Тэгэхээр чи энэ чинь асар цаг хугацаа алддаг, маш их өртөг нэмэгддэг ийм заваа орн байхгүй юу? Гэхдээ энэ маань биднээсийн цөөхөн монголчуудын амьдрах боломж, амьдрах үе оршин байх энэ боломжийг чинь бас хангаад байгаа. Бид хэдийгээр одоо ингээд асар удаан хөгжиж байгаа, дээрэс нь хүн ам багтай, нөхөн үржихүүн багасж байгаа. Одоо энэ бас ингээд жирэмслэг хүүхд гарах төрөлт нүрт багасж байгаа гэж шүү дээ. Тэгээ мөччихгүй шиг байж байвал тэгээд манай Монгол бол ингээд оршоод байгаа л. Дээрээс одоо энэ өөр энэ куб муу бид нар бол одоо дараагийн Америкчуудын дараагийн онцлог газар бол куб байж магадгүй. Куб бид нар бол амар ашигтай газар байхгүй. Венесуэл эдэр ч мөр амар ашигтай. Венесуэлийн хяналтантай байлчид Венесуэлийн тэр эргээс ямар ч орн руу очин, Европын ямар ч орн дэлхийн хаанч очдог байхгүй юу? Ямар ч тээврийг хийж болдог. Далай гэдэг зүйл чинь одоо дэлхийн 3/2-т нь байна шүү дээ. 3/1 л хуурай газар байна шүү дээ. 3/2-т нь ус байна гэж бодлоо. Тэгээ усан дээгүүр явдаг юм чинь жинхэнэ алддаг юм байна л да.
Тэгэхээр манайх бол энэ альва нэгэн оронд бол ямар нэгэн стратеги ач холбогдолгүй орно. Манай одоо юу гэдгийг энэ одоо ч манай чинь 59 сая малтай гэлээ юу гэлээ. Манай одоо энэ 59 сая мал залж гисэн аль нэг орны сонирхлыг татахгүй. Би бол тэгж бодож байна. Манайх одоо ингээд ийм хар ухаанд нэг юм бодоод байгаа хөө. Зүгээр хар ухаанаар бодохдоо энэ сайхан орны чи эзтэй энэ мал залыг чи өөрийн болгож хятад хүмүүс мал залыг мал заллал ингэж тэгээд идрэж бодож байгаа байхгүй. Үгүй. Бид нар л ийм хатуу ширүүн уур амьсгал дотроо зогчиж нүүдлийн аж ахуйгаар манайх тэр ингээ премьер хөгжүүлэх гэсэн их явдалтай орн байхгүй юу. Ийм өрн дулаан таатай ийм одоо Европ ч юм уу те Америк ч юм уу Австрал ч юм уу премьер хөгжүүлэхээр чинь цагуур нь айгүй гоё байж та одоо өвлдөөж цас ундааж гисэн бас нэг ингээд нэг хасах 4-5 градус за нэг үсрэглээд нэг хасах 10 градус 10 градусаас доош угаас нэ тэгээ зарим үед тэр цас нь хайлж майлал тэгэхээр чи эн чинь нэг цагаагаараа ийм өвдөн ч гэсэн ийм гоё дулаахан болдог учраас премьер өсгөх тэгээ газрыг хөрсөн ч гэсэн тэр нам доор надад төвшний газар учраас газар тариалын эрхлэг гэдэгт айгүй таатай байхгүй юу. Өрн дулаан дуур юмстай маш их чигшилтэй. Манай Монгол ягаад нүүдлийн аж ахуй ингээд өдөө хүртэл ингээд нүүдлийн аж ахуйгаараа ингээд яваад байна. Бэлчээрийн даасан 40% нь бас одоо ашиглахаа болж эхэлж штэ. 40% нь хитэрчсэн. Ашиглаж болохгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нэр ингэхээсээр арга байхгүй. Ягаад гэвэл энэ бид нар дээр ингээд премьердэд ингээд мада хөгжүүлийн өсгийгээд тэгэхээр өвлийн хүүтэн тариалангийн хугацаа айгүй баг тариалан ургах газар нэг цөөхөн хойдлын орионууд хойдлын бүс нутаг одоо сэлэнгийн ч юм уу хөвсглийн ч юм уу те булганы ч юм уу гинти ч юм уу ийм жоохон газрын хар хүрэн хөрстэй ийм газардаа айгүй сайн ургах зүгдэг боловч уршига эх орны яг Монгол орны голоор нуугаад яг урш нь ингээд үзэхэд бол тариалан ирэх боломжгүй маш их ийм ган цөл байгаа. Тэн дээр мадан зүгээр ингээд өөрөө яваад өвсөө олоод идэвч хамаагүй зардал багтаа байхгүй юу. Өөрөө ингээд яваад манай Монголын малч ирсэн тэр штэ. Өөрөө яваад өвсөө ингээд олоод иддэг. Тэрсэрш ингээд хашаанд бөөгнүүлж байгаад ингээд тижээчдэг. Жилийн 4 үлэр тижээчдэг ийм зүйл биш байхгүй. Тэгэхээр манай малыг ингээд гадны ямар нэгэн орон булааж яваад өөрийн болгоод өсгөх ч гэсэн ямар ч сонирхол байхгүй. Яахаа одоо тэр чинь тэгээ хариулаад явах барих тэ энэ ган зууд энэ чинь монголчууд өөрсдөө учраа нь болж амьдарч байгаа байхгүй юу. Монголчууд ч өөрсдөө тэр олон мянган жилийн түүхтэй ингээд малын ч гэсэн өөрсдөө малаа өсгөх, малаа алдгуулах, хариулах өөрсдөө онцлогтой уламжлалтай юм ард түмэн шүү дээ. Малын ч гэсэн ер нь хагас зэрлэг байдалтай байдаг. Ер нь ингээд нэг тоолох хураах, оройдоо ингээд хашнууд ихээс ерөнхийдөө ингээд мөнхийн хашин дотор байлгадаг. Ингээд малын дандаа л ингээд тэнж явдаг. Ер нь зэрлэг байхгүй юу. Хагас зэрлэгдсэн. Ямар ч бордооны ямар нэг нэмэлт хүчит хижээл мэжэлгүйгээр ингээд амьдраа сурчсан. Тэгээ энийг чи адгуулах маллах орон дэлхийд олдохгүй. Дэлхийд байхгүй. Ийм малыг маллах уу? За боди чимэлх юм. За боди. Тэгээ ийм оронд өвдөө ингээд хасах 40 мөч хурж идэг. Зуны өдөр нь ийм цөөхөн бороо хур бараг ордоггүй. Хаяа бороо орохлоор энэ хуурай газараа үер болчдөг. Ийм орон тэгээ малдаад амьдрах. За боли. Захын хятад. За боли л гин. Ингэж ялангаа алдахгүй шүү. Тэгсэн дөрөө зүгээр ингээд тэр нам дор газараа тариага будаага тариад амьд чинь хамаагүй амар. Монголд одоо ингээд ийм Монголыг сонирхол эдгээр багтай. Биднээс ингээд жоохон зэрдгээр нь байлгаад ингээд байж ивэл олон орон сонирхолтой. Манайч одоо ийм жоохон хагас зэрлэгдүү тийм орон шүү дээ. Соёл боловсрол нь нэвтрээгүй, суурин соёл иргэншил нь төлөвшөөгүй шүү дээ. Тэгээд нэг ингээд нэг жоохон зэрлэгдүү, зилүүд нутаг ихтэй. Тэгээ хүү аман ч гэсэн одоо ингээд ийм наад захын ийм янз юмнуудыг мэддгүү, ойлгодгүү. Тэгээд энэ боловсрол нэмгэн тэгээд ийм юу хөгжил зэвсгэлэлт юу гэдгийг техник технологи одоо цаашаа ингээд соёл боловсрол энэ юм сонирхдаггүй шүү дээ монголчууд. Бид нар хөгжиж гэж ингэж ярьдаг боловч яг хөгжил гэж юу вэ гэхээр хариулах хүн байхгүй. Баашин
барилга сургууль эдэргээд ийм ахуйн хэрэгцээ шаардлагын барилга байгууламж ярьдаггүй олон сургуультай болох цэцэрлэг мэцэрлэг эдэргээд зам ам тавих маявх эдэргээд тэрийг хөгжил гэж ярьдаг. Энэ тархинд хөгжил энэ инновацийг ерөөсөй ойлгохгүй байхгүй. Бид нар одоо улс орны хөгжил гэхлээр нэг олон байшинтай, нэг гоё замтай, дээгүүр доогуур явдаг зам амтай. Тэгвэл одоо гоё хөгжил гэдэг. Бид нар нөгөө нүдэнд харагдах иймэрхүү юмудад ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хөгжлийн тухай ямар ч ойлгож байхгүй. Хөгжлийн тухай судлах сонирхолгүй. Дэлхийн хөгжлийг ч гэсэн сонирхдаггүй. Зүгээр нэг гар утсан дээрээс хоох энд очиж нэг амархийнсан гэдэг иймэрхүү сэтгэлгээтэй. Дэлхийг очиж ингэж тэрний суралцъя, тэрнийг өөртөө тусах гэсэн тийм сонирхол биш. Зүгээр Букок гэх юм уу. Тэнд очиод нэг өвлжчихсэн, амарчсан, Европт очиод нэг дэлгүүр хийсээд нэг жоох юм худалдаад авчихсан. Нэг тиймэрхүү юм зүгээр хэрэглээрээсээ гарч чадаагүй, хэрэгцээ шаардлаганаасаа салж чадаагүй ийм сонио ард тун багхгүй. Ер нь бол багцлаад өгнөхэд. Ийм ард тун. Энэ бол дэлхийн олон өндөр хөгжөлтэй орнууд бол их сонирхолтой байхгүй. Ингээд нэг хагас зэрлэг маягийн те. Хагас зэрлэг ийм генийн цайлган тэгсэн мөртөө амар хилтэй амтай хэрүүлч тэгсэн мөртөө хэрэлдээд байгаа юмнууд нь бол нэг өчүүхэн юмнууд дээр ингэж шуугаж хэрэлж барьж тэрэн дээр ард түмнэрээ ингэж хуйлэрч мөөлөрдөг. Таргийн угаах маш амархан. Одоо улс төрийн ингээд ийм том ноцтой ингээд нүрсэн сонсголч юм одоо юу гэдгийг стратеги ордуудын эзэмшил мөртөвс ард түмний хувь мөв гэдэг ингээд уус оронд хэрэгтэй юм амар чухал юм явж байгаа. Тэгвэл тэнд нэг хүүхэн үчинцэн энд нэг хүн алдсан гэдэг юм. Ард түмний ухаан бод шууд тэр зүгээр нэг гэмт хэрэг тэгвэр нэг тийм жижиг шажиг юм ор хөнжлийн нэг хоёр кино жүжигч хоорондоо салж нийсэн. Тиймэрхүү сошиал дээр ингээд эргэждэг. Зүгээр эргэждэг. Тэгээд ингээд яа нөгөө нэг голлох өөрсдөө амьдрал нөлөөлөх юмуд мөмөдөө бүр таг мартчихдаг. Бид нар ийм гинэн болсон байхгүй. Амар гинэн. Тэгээд дэлхийн ер нь бол явандаа нэг дэлхийн үзмэр болохоор л ийм усод байхгүй. Өнгөрсөн түүх рүү аялах уу? Тэги хаана Монгол гэдэг. Чи одоо өнгөрсөн хүн төрөлхтний түүхийг яг амьдаар нь үзье гэж бодож байна уу? Бодож байна. Хаана үдин дэлхийд байдаг юм тийм уу? Бага штэ. Амазон гэдэг байж байгаа. Африкт нэг хэдэн омгууд байж байгаа. Азад бас байдаг штэ Монгол гээд тэгж ярина дөө. Тэгвэл ямар сони Азад ямар орн байдгийг байгаа штэ. Ингээд малаа хариулаад ингээд малаа дагаад ингээд уулаа тойроод ингээд нүгөөд явж идэг. Нэг тийм усуд байгаа штэ. Монгол гээд тэр гоч үзхөө. Тэгээ тэд нар ч наад захын хэрэгцээ юм байхгүй шээ. Тийм боловсон жордон шүршүр мөршүр тийм тавигдсан зам мам тийм байхгүй. Тэд нар чинь тэгэл малаа алаад идэл тэгэл Оросоос ч юм өөрсдөө ч юм нэг гурал мөрлийн юм ягаад тэрийг идэл тэгэл байж идэг. Хятадаас моцикл авч унаал. Тэгээд тэр моциклороо ингээд малаа тойруулж яагаад тэгээд тэд нар чинь тэгээд одоо энэ юу технологи яг хоо ингээд фэйсбુક гэдэг нэг өөртөө нь дотоодын нэг юм байдгийг тэрэн дээрээ ингээд бүгдээрээ ингээд нэг юм хэрүүл мөрүүл хийгээл хэрэлдэл ингээд нэг яг ингээд тийм яг нэг төвшний тийм ийм доогуур боловсрал муутай мэдлэггүй юм бүдүүлэг усаж яг тэр өөрсдөө төвшний юмдыг л ингээд яриад хоорондоо хэрэлдэл тэд нар дотор бол ухаантай юм яриач хэрэггүй тэрийг ойлгохгүй хамгийн гол нь ойлгохгүй байхгүй ухаантай юмыг ярих хэрэггүй тэд нар дотор одоо инновац хөгжил дэлхийн цаашдын одоо юу гэдэг ирээдүйн чиг баримжаа аливаа нэгэн салбар шинжлэх ухааны тухай яриад юу ч ойлгохгүй тэд нар бол зүгээр яг ингээд нэг өөрсдөө яг тэр нэг яг бага оршихуйтай байж байгаа тэр нэг хөгжлөгийн хэмжээнд л хоорондоо ярьдаг тийм бүдүүлэг хэмжээндээ тэгээд одоо тэгээд нэг сошиал дээр тэр ганц фэйсбુક нь инстаграмаас илүү хөгжсөн 3 сая 500 мянган үнэтэй мөртөө бараг тэрнийх нь 2 сая 500 мянган фэйсбુક хэрэгэлдэг цаана үлдэж байгаа нэг цэцэрлэгийн эсвэл бүр өндөр настай тийм усуд фэйсбુકээс нэг жоохон хол байна гэж ер нь бүх ард нийтээр нэг ингээд фэйсбુક хэрэгэлдэг. Тэгээд фэйсбુકээ хэрэглэж байгаа юм нь болохоор айгүй сонио. Тэд нар чи ингээд ийм фэйсбુકийн одоо инфлюенсерүүд нь ч юм уу одоо юу гэдэг нөлөөлөгч нар нэгээд ихлээр зүгээр ингээд нэг юм бараа мараа зардаг эсвэл ингээд хэрүүл хийдэг өөрийнхөө улсд байж идэг ингээд хулгайч нарын ингээд янз янзаар яриад тэднүүсийн салсан нээсэн явуулсан хүүхэн мөхнийг ингээд ярих тэрийг сонирхоод ингээд бүгдээрээ тэр улсуудад дагаад өдөр болгон хэрүүл мэрүүл ингээд гэмт хэрэг мэрэг яриад ингээд тэгэл ингээд тэр оронд чинь тэгээд өөр үзэх юм байхгүй.
Ер нь одоо ингээд тэр буянт одоо ингээд хуучин буян тухай гэдээс одоо Чингис хаан гэдэг амар сүртэй ингээд энэ сонгоцны буудал мод байж байгаа. Тэгээ Чингис хаан ингээд энэ сонгоцны буудал дээр бунго зүгээр ингээд ийм хээр юу ч байхгүй ингээд нэг хээр газар буучна. Одоо би тань зүгээр гадаадын үдээр ярил л та. Олон орны энэ юунууд байна штэ. Нэг сонгоцны олон улсын нэг сонгоцны буудлууч хот дотроо буудаг байх чинь Монголын юу өдр бол Монголд ч очиод ингээд буунгууд зүгээр ингээд зэжүүл газар буучна. Хаан бууцсан чи мэдэхгүй. Тэгээд тавх гээд байна. Уул ороогоо ингээд тавхиж байгаа тэгээд нэг утаа үнээртэй ингээд юм чигцэлдсэн нэг тийм хот руу очино. Тэр нь Улаанбаатар гэдэг нэртэй. Бүр ийм хувьсгал шинжтэй байхгүй юу? Улаанбаатар гэдэг ч юм гээд улаан өнгөтэй. Яагаад гэвэл дээр үед улаан өнгө чинь ийм хувьсгалж өнгө байсан цусны өнгөтэй. Хятадын талбай чинь тийм шүү дээ улаан. Тэгээд ийм нөгөөх яг тэр нэг социалист сэтгэлгээнээс гараагүй нэр нь улсын нийслэл хүртэл Улаанбаатар гэдэг юм нэртэй. Тэгээд тэр Улаанбаатар руу ингээд яваад орохлоор амар замбраагүй. Хаан юу байгааг нь мэддэхгүй. Одогтойхон ороод хоол иччихлээ тэр газар юмуд нь тодорхойгүй. Чошт буудлууд нь явахгүй. Тэгээд ингээд зам харгуу идэр бүр яаж явах нь мэддэхгүй ингээд юм нарийнхаа айгу муу замаар ингээд явна. Тэгээд тэр Улаанбаатар гэдэг улсын нийслэг нь тал нь болохоор ингээд хуучны нөгөө нэг дээр үеийн Чингис хааныхаа үеийнхэн тэр хэв маягаар амьдэрдэг гэрмэр. Тэгээд өөртөө ингээд дураараа ингээд энэ тентээс янз юм авч жагаад ингээд байшин жижиг ингээд байшингууд байна. Бүгд галт төлдөг. Үгүй гадаад ер нь тэгж ярина шүү. Ер нь тэгж ярина. Бүгдээр галт төлдөг. Тэгээд ингээд үгүй тэд нар чинь тэгээд нэгдсэн халаалт малаад гэж тийм байхгүй. Нэгдсэн халаалт байхгүй. Яаж байх юм тэд нар чинь тэгээд нэг айл дэнгор тэр 20 дугаар зууны үед нэг Оросод байж ах үедээ Оросод ингээд төв хийдэ гаргаж Оросуудад Эрдэнэт бүхэлдээ Эрдэнэт ингээд зэсийн бажим литер Оросууд руу нийлүүлдэг Оросууд хяндаг байсан. Оросын цэрэг зэвс Оросын гарнизонууд ингээд зүүн баян ингээд онод морд энтергээд ингээд Оросуудын ерөнхийдөө зэвсэг төв хийдэ цэрэг армийн түшиж газар байсан ийм орн шүү дээ. Тэгээд Оросууд яг хөө тэгээд тэрнийхээ юунд бас нэг тусламжаар нэг хідэн цахилгаан станцууд барьж өгсөн. Тэд нар бүр хуульч ирчихсэн, илэгдсэн, зарим нэгээд дэлбэрч ямар ч технологийн шинжилгээ хийгээгүй. Тэгээд тийм юу чинь сүүлийн үед баригдаж байгаа гэдээ одоо ингээд хятадаас баган барилгын материал аваад нэг хороолууд барайл байгаа. Гэтэ ямар ч нэгэн газар зүйн судалгаа авахгүй. Өөртөө угаасаа тийм суур мэдлэг байхгүй, соёл иргэншил мэдэхгүй, суурин соёл иргэншил одоо энэ стандарт гэж юм мэдэхгүй дураараа ингээд байшингууд барьчихсан. Тэр нь амар их авилгалтай. Тэгээд хотын төв рүүгээ шавуулж барихтаа тэрийг их үнэтэйгээ бодсон. Тэгээд газар нутаг маш их зэлүүд ингээд хэдэн мянган зэлүүд газар нутагтаа мөртлөө ингээд яг ингээд нэг жижигхэн газар хонхорхоод ингээд хотын төвөө ингээд ярьчихсан. Тэгээд хонхорхооргож ихэж ингэж барилгууд замбраагүй ингээд барилгууд барьдаг. Айгу чанаргүй стандартын бус тийм байшингууд барьждаг. Тэгээд тэрэндээ айгүй хавилгад итгэжсэн. Тэгэл ерөнхийдөө ингээд тэр байшингуудаас ингээд харахад ингээд суун гэсэн утаа галт төлсөнстэй хэдэн мянган улсууд байждаг. Тэгээд тэр улсууд нь болохоор ерөөсөө л яг дээр үеийнхээ яг тэр нэг Чингис хааны үеийн тэр дундад зууны үеийн яг тэр нэг галт төлж дулгаацдаг өвлийн тэр урт саруудыг галын нүүрс мөрсөд төлж мүлжиж ингэж амьдэрдэг. Ус мусаа урт гараараа зөөдөг. Тэгэл ингээд та нар одоо энэ гадаадхан ч бүгд ингэж ярьж байгаа шүү. Энийг та нар битгий худлаа өнгөрөөд заа юу. Батбаатара энэ одоо яг нь амар бинд Батбаатара бид нар худлаа огшоол бид нар одоо энэ хорвоогийн ганц юм шиг өнгөрж мөнгөрд би ичиж үхэх заа юу. Ичиж үх.
Зүгээр нэг гадны нүдээр ингэ төсөөл үз. Би зүгээр гадаадын ямар нэгэн зүгээр нэг дурын нэг Европын нэг зуулчны нүдээр манай Монголыг төсөөлөхөд ерөөсөө энэ. Зүгээр би одоо нэг Европт амьдардаг нэг жуулчин байлаа гэж би Монголд ирвэл надад ийм сэтгэл төрнө. Энд чи одоо юу вэ? Хүч одоо ингэж ийм урт өвөл болж идэг 5-6 сар өвөл бол жилийнхэнд талан хүүтэн байдаг энэ газар чинь тэг гал түлж амьдэрдэг юм уу? Гайхах шүү. Гал түлдэг юм уу? Гэтэ усаа өөрөөсөө гараараа зөөдөг юм уу? Чи нэгдсэн сүлжээ мүлжээ энэ төр гэж юм байдг юм уу? Гайхах шүү. Хөө хэтрэж мэд. Гэхдээ энэ хүмүүс чинь тэгээд зүгээр одоо энэ дэлхийн хүмүүсийн наазахын адгийн наазахын хэрэглээ болсон халуун усанд орох барих те тим юм өдр байхгүй юм. Байхгүй шүү дээ. Юу ах вэ? Юу халуун усанд орох те өөрөөсөө усны тэрэг мэрэг ингээд машин тэрэгнийг ард тавьж усаа ундныхоо усыг зөөж байгаа ус чинь ундныхоо усыг ингээд өдрийнхөө хоо цайны хэрэглээгээр зөөж авч юу гэж бие угаах усаа яаж зөөх юм тэр чинь. Гэхдээ тэгээд одоо энэ жордлон мордлон ингээд нүх ухаад газар ухаад ингээд тэрэн дээрээ ингээд тэрлүүгээ бааж хийгээ байж дим үү? Тийш дээ. Пүү ийм орон байд юм одоо хүртэл байд юм уу? Гайхах шүү. Эндээ гайх. Тэгээ газар ухаад тэгээд дээр нь хоёр банц тавиад тэгээд нэг банзаар ингэж нэг юм өөртөө бариад тэгээд тэн дотор энэ өвлийн хүүтэн цас бороо шуурганд тэгээд энэ эмэгтэй охид эмэгтэйчүүд нь ялх хүүхдүүд чи бүгдээрээ хадаагаараа бааж игээд байчт юм уу? Тийш дээ. Ой эн чи одоо тэгээд энэ орн чинь тэгээд яагаад ингэж дэлхийгээ суралцдаггүй? Гэвч урд хойны ийм хоёр том хүчрхийг нэг нь зэвсгэрээ нэг нь технологиор хөгжсөн ийм амар орнууд байж ах чинь дэлхийн хамгийн хүчрхэг орнууд байж ах чинь энэ дунд нь байж байгаа энэ орн чинь юу суралцж ийдгийг яагаад хөгждөггүй? Гэхдээ хөгжихгүй наад яалаж хөгжиж ийдгийг бүгдөө улс төрчтэй хараад улс төрч сонгогдсон улсууд нь зөвхөн ингэ дандаа тарих угаалтаар гарч иж идэг дурын хүн улс төрдөө гардаг. Тэгэд улс төрд ямар нэгэн цензур байхгүй ямар нэгэн одоо юу гэдгийг улс төр тавьж идэг ямар нэгэн шалгуур үзүүлэлт байхгүй. Зүгээр одоо та зүгээр бодолтой зүгээр нэг сошиал дээр хуцсарж исэн үгний хүртэл усыг хурдан гişүн болцсон явж байгаа юм чи. Ийм л орно шүү дээ. Зүгээр ингээд дурын нэг ингээд нэг бизнес хийж байгаа нэрэлтээр ингээд нэг барилга барьж исэн ч юм уу. Эсвэл нөгөө юу гэдэг нэг мал зал хариулж исэн нэг аймагтай нэг тендер мендер хулгайлал ингээд арай нэг сэргэлэн байжсэн тийм нөхдүүд нь улс төрд гараад ирдэ шүү дээ. Тэгэл тэдний идэл эхэлдэг. Улсынхаа газрынхаа баялагийг тэгэл одоо ингээд хамгийн том үйлдвэр нэг гэдэг чинь одоо ингээд оюу толгой гэдэг чинь тэднэртэй ингээд хүүгийн хүү төлөөл өөр төлөө явж байгаа юм л арт юм шүү дээ. Гадны компанид баялгаа ухуулангуудаа дээрээс нь ахаад баялгаа ашлуулчаад дээрээс нь өөр төлөөд ингэ явж байгаа ийм тэнэг усуд байхгүй юу? Хүмүүс бүр ангаан шүү. Пүү чорт. Дэн усууд чинь тэгээ яаж амьдрдгийг? Гэхдээ яах вэ? Тэгээ би үүндээ юм зараад амьдрдгийг шүү дээ. Жиний усууд чи юус бүтээдгүй шүү дээ. Дэлхийд гаргаа зарчих юм байхгүй. Ганц нэг ноолуур гэж тэр ноолуур нь бол тэр улирлын чанартай. Чи өвөл зунгүй өмсөхгүй шүү дээ. Тэрийн тэгээд хүүтэй орнууд дээр Европын нэг хэсэг орнууд тэгээд нэг хэдхэн оронд нэг өвлийн чанартай улирлын чанартай учраас нэг хэдэн орнууд дээр нэг тэрийг нэг зарж чадна. Заруул зарна. Сүүлийн үед нэг ганц нэг махнуудаа зарж байгаа. Тэрний стандартын шаардлага хангахгүй. Ойр зэрэлдээ орнууд нь нэг авцсан болж байгаа. Тэр нь тэгээд хөгжөөгүй. Өөр зарах юм байхгүй орно шүү дээ чинь. Тэгээд газрын баялгаа ухаад тэгээд нүүрсээ ят дотор зөөгөл идэг. Тэр нүүрснийгөө мөнгөөр амьдэрдэг. Ийм л орно шүү дээ. Тэгээ хүмүүс нь яаж юу ийд? Хүмүүс нь яах вэ чаавас тэгэл ингээд хятадаас тэгэл элдэнтээс ингээд нэг каргогоор гээд агарын тээврээр ингээд нэг хувцхоноор авчирал тэгээ тэрийг бие биендээ зараад тэгэл амьдарч идэг. Тэгэл үнийг ахиулаад тэгэл ингээд бие бинийхээ хуураад мэхлээл ингээд зараал ингээд байж идэг. Тэгээ дотроо ингээд бие бинийгээ өвөрдөөд амьдарч идэг ийм л орно шүү дээ. Ямар ч бүтээн байгуулалт байхгүй, ямар ч ирээдүй байхгүй, ирээдүйг сонирхдаггүй, дэлхий хаашаа явж байгаа гэдгийг огт сонирхдаггүй. Тэгэл бүгдээрээ гар утас барьчихсан. Тэгэл фэйсбүүк дээрээ ингээд би энийхээ тэнгийг гайхаад явган хэрүүл хийгээл ингээд байж идэг юм л арт юм шүү дээ. Монголчууд гэдэг чинь. Бид энэ ч дүгнэ.
Биднээс ерөөсөө ингэж дүгнэ шүү. Та нар зүгээр ийм бодит хар үннийг сонсон сурах хэрэгтэй. Би дэлхийгээс хаана явж гинүү гэж. Хятадын хөгжлийн хамгийн гол төлхөр нь юу гэхээр асар их хэдэн сая инженерүүдийг гаргаж ирсэн гэж. Хэдэн сая инженерүүдийг. Тэр нь хятадын хөгжлийн гол. Хятадын хөгжил бол ерөөсө боловсрал гэж байгаа юм. Манайх бол боловсрал нь урчсан. Багш нар нь өсөж өгөх гэж орилж шаарлаж ажил мажлаа хайж ич тэг цалингаа шаардтаар нэмүүлэхэ байждаг. Тэгэхээр боловсролын чанар нь юу вэ гэсэн чи юу вэ? Дэнгорт Оросуудын явуулж ирсэн асар их шинжлэх ухааны хэрэгтэй хэрэггүй юм зааж идэг, маш их хүүхдэд дарамтлж идэг. Ийм боловсролын системийн өөрчлөлт ерөөсөө хийгээгүй. Тэгээ хичээл болгондоо маш их даалгавруудыг өгч идэг, хүүхдүүд нь юу ч сурдаггүй. Хичээлдээ явах дурггүй. Хичээл дээрээс юу ч ойлгодоггүй. Дээрээс нь хүүхдийн аюулгүй орчин гэж ерөөсөө яриач хэрэггүй. Байрныгаа тоглож чаддаггүй, өвлийн үлдэнд бүгд гэртээ хоригдчихдаг. Тэрээсээ гараад эрүүл мэндэд ч муугаас утаа нарт идэгдсэн. Улаанбаатарынх нь тэр нийслэл, улсын нийслэлийг нь ерөөсө тал нь ерөөсө дандаа ингээд өдөр шөнөгүй гал түлчдэг учраас ерөөсө ингээд нүүгэлцсэн утаан дотор амьдардаг. Энэ улсад бол хүний эрүүл мэнд, хүний эрхчлөөний тухай яриач хэрэггүй. Тэгээд нөгөө нэг олигархууд нь бол тэр том гой юмнууд амлаад жил болгон ингээд сонгогдож идэг. Зарим бүр улс төрөөс авахгүй байсараад ингээд тэр санд ширээнд тэгээ зураг царгаа тэнтэй хөгшрөөд үхдэг. Бүр төрөө ордонтой хүртэл үхдэг. Ерөөс улс төртэй шинжилэл хийдэггүй. Тэгээ нам дандаа нөгөө социализмын үеийн Оросуудын зааж өгсөн нөгөө намын чиг баримжаагаар явдаг. Үхэж байгаа юм шиг тэрэндээ үнж байждаг. Ийм л орно шүү дээ. Залуучууд энэ улсаас бүс улс залхчихсан. Монголын ирээдүйн болсон залуучдын хамгийн том мөрөөдөл бол гадаадд сурах болж өгөө тэндээ очиж шингэх. Ямар ч хамаагүй байдлаар гадаадд нэг ажил хийх. Тэгээс өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийнхөө шатлаар энэ улсад хүн шиг амьдрахсаа ойлгож ерөөсөө байхгүй. Яаж амьдрах юм? Бүгдээрээ 8 чинь. Тэгээ зах зээлд нь ийм өчүүхэн хомигдсон. Зах зээлд нь хандсан. Дэлгүүр дотор ингээд ямар ч дурын дэлгүүрт яваад ороход ингээд ганхарсан шанаагаа тулсан, гар утсан дээр ухсан тэгээд мянган 8-д. Удлаа борлуулалт гэж байхгүй. Ийм болчихсон. Яах вэ? Одоо ийм цөөхөн улсууд чинь нэг хүн 10 хүнтэй байлгаа дахиад 20 хүнтэй болохгүй шүү дээ. Тэгээ хувц сунар нь хандсан дүүрчсэн. Ята 30 сая байсан бол арай өөр шүү дээ юм чинь борлуулалт нь явна шүү дээ. 3 сая хүн тэрнийг нь тал нь хөдөө үйждэг. Тэгээ Улаанбаатар 1 сая 500 мянган хүн жигсэж амьдэрдэг. Тэгээ бүх юмуд нь ингээд зогсчихсан, гацчихсан. Тэгэд ерөөсө хятад хилээ хаавал Монгол орн тэжтэй дампуурдаг ийм л хажуу орн. Бүрэн хяналтанд байж идэг. Энэ орны эдийн засгаар яаж тоглох, яаж болохоор иймэрхүү ийм өчүүхэн байдалд амьдэрдэг. Энэ улсыг ард түмэнтэй юутэй эдийн сүрүүдийг үл энэ шиг амрах юм байхгүй. Хятадд ерөөсөө хилийгээ бомбтуудыг хаахад л энэ улс автоматар сүрнэ. Ерөөсөө жил хүрэхгүй хугацаанд шууд сүрхэхээр ийм л өрөвдмөр болчихсон юм орно шүү дээ. Та хагас зэрлэх, хөдөө гараад явхлаа хагас зэрлэгдсэн. Хүний хоорондын харилцаа, аялал жуулчлал, ах уу амьдрал, хөгжил дэвшил, зам харгуй, техник технологи юу ч байхгүй. Тэгээд уулаа тойрсон нэг хідэн мал яасан. Тэгээд хамгийн чухал юм нь бол тэр наадам гэдэг нэг аль дээр үеэс уламжиж ирсэн нэг тийм спортын төрөл байж байгаа. Тэгээд тэрнийхээ мороо уралдуулдаг. Тэгээд нэг баахан усууд залуучууд гарч барилдаа тэрийг төрүүлсэн усуудаас айгүй их шүтдэг. Ийм л орон. Дэлхийн өөр спортын төрлүүд, өөр юмнуудыг бол нэг хоошоохгүй, тоохгүй. Олимпийн аврагтай мөртлөө наадмынхаа тэр тухайн 100 бос наадмынхаа тэр төрүүлсэн тэр тамирчнаад илүү бодно. Олимпийн аврагч гэсэн тоодоггүй. Тэрнийхээ үн цэнийг ойлгодоггүй. Ийм л орно. Дэлхийгээс ирсэн ингээд бүр хаягдчихсан. Уул нь Азийн төвд байж идэг. Тэгсэн мөртлөө бүр одоо ингээд бүр тэр Антарктид ч юм уу, Арктик ч юм уу
Бүр Амазонко ширэнгэд байж байгаа юм шиг тийм амьдралтай, тийм үзэл бодолтой юм сонио ард хүн байдаг шүү дээ. Тэгээ хүмүүс нь дөрвсөн усанд босч ирдэггүй. Яа тэгвэл тэр дөрвсөн усууд нь гадаад орны соёл, гадаад орны тэр хүний хөдөлмөрийн үнэлэмж, дай тух тийм имийг амсаад ирэнгүүтээ Монгол оронд босч очиж сонирхолтой болчихдог. Хаана амьдарч исэн бэ гэдгийг мэдээд эхлэхэнгүүт. Тэнгүүд энэ олон тэр цөөхөн ард хүмүүс баг ингээд 100-аад мянган монголчууд нь ингээд дэлхийн олон орноор дөрвөж явчаад ирсэн хүрэн хүүхдүүдээ ингээд цуулж татаад өөрсдөө таньдаг мэддэг усуд цуу татаад идэг буцаж очтгоо. Буцаж яах юм тэр оронд очиж очихгүй гээд. Өөрийнхөө эх орноос эх орног голоод эх орныхоо хүч цэцгэд ямар ч өөрчлөлт байхгүй ийм орноос сутаачихсан. Тэгээ ирээдүй болж байгаа ингээд ямар ч залуу Монгол гэр бүлд яваад ороход бол ерөнхийдөө өөр хүүхдээ өөрсдөө ч гэсэн гадаад руу явах ийм сонирхолтой. Монгол ямар ч одоо ингээд ямар нэгэн байдлаар ирээдүй харагддаг. Ирээдүй ярьж байгаа усууд нь өргөдмөр юм ярьдаг. Нэг сум хоорондын зам мам тавих мавих тэгээд нэг ганц нэг ингээд нэг цагдгаан станц цагдгаан жижиг под станц барих тэгээд тогтоо болгох гэх юм. Бүр нэг юм өргөдмөр 20 дугаар зууны ихэнх үеийн Европын тэр нэг ингээд цагдгаан инженерчлэгийн 90 зууны үеийн нэг бүхэл бүтэн 100 жилийн өмнөх тэр технологиг одоо Монголд ирээдүй болгож яриад байгаа байхгүй. Монголд ирээдүй болгоод тэгээд одоо энэ асар олон гад төлж байгаа энэ бүхэл бүтэн 365 хоногийн бараг 200 хоногт нь гад төлж байгаа энэ улсуудыг газтай холбох, бохрын шугам тавих гэдэргээд тийм юмнуудаа амар том ирээдүйн төлөвлөгөө болгож ярьж идэг. Ийм л бүдүүлэг орно шүү дээ. Тэгж тэнгууд хүмүүс ч гараа өглөө босоод гараа угаадаг, шүршүрт ордог, баан жордонд баадаг, шээдэг, харуул хамгаалт. Тэгээд одоо бүх юмд нүгэлчгнүүд нь гэрлүүн ороод ирчихсэн. Ингэсэн байжгаад монголчууд одоо ингээд газар ухаал бааж шээгээл тэгэл гараараа усаа зөөгөөл нүүрс төлөөгөө хурдцөөгөөл өдөр шөнөгөө галт хүлдээл ингээд байцгааж байгаа. Ийм л орно шүү дээ. Тэгээ бодоорой. Хатууч гэсэн бид нар бие худлаа ингээд Монголыг ингээд магтаал гийгүүлээл ингээд лаг маг болгож ярмааргүй байна. Бид нар одоо адийн болгон өөрсдөө хуурах юм бэ? Залахгүй байна уу та нар? Энэ бодит үннээс залахгүй байна уу? Бид одоо ингээс ямар баян орон төрвэ, ямар хацтай юм бэ, тийм юм бэ, ийм юм бэ. Бид нар энэ хүмүүсийн энэ дэлхийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийн бид нар бүрстэ наад захын зүгээр нэг хэрэг угаах, хүнээ хайрлах, хүнээ хамгаалах, хөдөлмөрөө үнэлэх наад захын хэрэгцээ шаардлага байхгүй шүү дээ оронд чинь. Байхгүй ш хөдөлмөрөө ч үнэлүүлж чадахгүй. Асар хөдөлмөрийн мүлжлэг явуулж идэг. Юуны төлөө яах гэж ажиллаад байна гэдгээс ойлгохгүй. Одоо энэ мянган хүүхдүүдийн сургууль төгсөөд одоо яах гэдэг юм. Төсвийн байгууллага руу орохгүй. Тэгэд ийм хөгжилтэй, ийм оронд төсвийн ямар ч байгууллагад ордог ямар ирээдүй байгаа хулгайчлах болохгүй бол улс төрд орж татвар төлөвчтэй мөнгө газрын баялагийг хулгайлж эвсэж хулгайлахгүй бол энэ оронд ямар ч сайхан мэрэгжилтэй хүн байгаад нэмэргүй шүү дээ. Одоо ангаа ухаан бүр хөвтчлээ. Уудан асар хүндтэй, асар их нарийн мэрэгжил боловсрол шаарддаг энэ ангаа ухааны энэ том салбарт одоо орох хүн олдохгүй шүү дээ. Яах юм тэр өвчтөй зовлонтой тэр их улсуудтай зүтгэж бүхий л насаараа зүтгээд ганц байртай ч болж чадахгүй ингээд тэтгэвртэй гарч идэг. Асар их өөрсдөө эрүүл мэндэнд оройтолд орж идэг. Боловсролын салбар байж гин маш их хүүхдүүдийг сургаж зовж зүтэрч ингэж дараа нь ингээд хинч хэрэггүй хог шаар шиг ингээд хідэн тэмдэг ингэртэй зүгэл хаягдчихээн. Одоо маш олон цэрэг цагдаагийн ингээд залуучуудыг чи яагаад ч тэтгэвртэй гарчихсан хийх ажил байхгүй. Зах дээр юм зарах уу яах вэ? Бид нар яг Венесуэл шиг болж байгаа шүү. Манай энэ удирдагчтай яг Мадуро шиг байгаа шүү. Венесуэлийн тэр Мадуротой яг адилхан байгаа шүү. Бид одоо ингээд нийгмийн энэ сэтгэхүй, нийгмийн ухамсар бол бүр ийм болчиход шүү дээ. Одоо Сэдгэр Дэмбэрлийн хилдэг
Үнэн шүү дээ. Одоо жишээл би одоо ингээд Монгол орны яг үнэн нүүр царайг яг одоо үнэн төрхийг ингээд яриад иглэнгүүт одоо ингээд миний үзэл мүздэг папа гэж гараа авчиж байгаа шүү дээ. Одоо магадгүй миний оронд юнжир дулам ингээд одоо нэг хүүхэн гарч ирээл өөрийнхөө авсан хувцс хунарыг нүүр царайг үсгэцийг ярингууд ингээд бүр үзэл мүзэлт нь бүр өстө хэдэн 2-3 мянга занг болж молоод одоо юм нөгөө талигаач болчдөг хөөх нэг юм осор жамаа хүртэл ингээд нэг согтуу гарч ирээд ингэж ингэвэл асар олон усуд гарч ирээд ингээд шаагилдаа комент бичээл ингээд унж байгаа. Би дөнгөж төрөхөө ярьсан энэ орны Монгол орны хүмүүс бол яг тэр өөрсдийнхөө тэр фэйсбુક гээд нэг жижигхэн орчиндоо яг өөрсдийнхөө боловсролын төвшөнд өөрсдийнхөө тэр яг бүдүүлэг тэр харанхуй байгаа байдалтайгаа тийм төстэй байж идэг тийм л юмудаа үздэг. Тэрнээс биш одоо ингээд ийм хөгжлийн энэ хувь хүний хөгжлийн инновацийн хөгжил дэвшил дэлхийн ирээдүйн Монголын ирээдүйн тухай юм огт сонирхдаггүй. Огт сонирхдаггүй. Тэр сонсож хүсдэггүй. Тэгсэн мөртөө хөгжөөч Монгол орн хөгжилтэй болоосаа хөгжиж цэцгэлээсэ гэж ярьдаг. Хөгжлийн тухай асуухлаар хөгжлийн тухай мэддэггүй. Хөгжил ирэхээр одоо ингээд олон барилгынууд байшингууд барьж мариад бүгдээрээ байранд ороод энийг хөгжил гэж ойлгодог. Өөрсдөө нэг хэрэгцээ шаардлага хөгжил гэж ойлгодог. Хамгийн том хөгжил одоо юу гэдгийг энэ тархинд явж идэг энэ боловсрал мэддэг гэдэг юм ийгээс огт мэддэггүй. Тэр бүр яах юм гэж ярьдаг. Боловсралтай болоод яах юм? Тэгсэн дөрөв баг зах дээр ингээд дүнжиг гаруудаа 8 хийгээд bijвэл тэр чинь хамаагүй ашигтай. Чи дүнжиг гаруудаа 8 хийжвэл хамаагүй сайхан амьдрын шүү. Чи багшуулаад яах юм чи? Чи инженер болоод яах юм? Тэгсэн дөрөв баг ноолрын ченжмент хийвэл хамаагүй дээрмээр. Биднээс сэтгэхгүй ерөөсөө энэ байхгүй. Тэгэд жоохон гайгүй шиг ингээд нэг жоохон би хатаа нэг жоохон банд байж ивэл энийг бүх болгох чи. Тэгж жаад нэг усын цадын төвчүүд насаараа идэх хоолтой молтой. Бид нар нөгөө биеийн хүчнийхээ имийг л одоо ингээд энэ оюуны чадамжнаас бүр дээгүр үлчихсэн. Угаасаа ингээд нэг наадам төрүүлэнгүүт ямар ч одоо юу гэдгийг Монголд өөрчлөлт хийж байгаа энэ залуучууд одоо юу гэдгийг технологийн салбарт ч юм уу одоо ангаа ухааны ч юм уу өөр олон салбарт ингээд толгойгоо ажиллуулж байгаа залуучуудаас хамаагүй хэд дахин ихээр үнэлдэг. Зүгээр нэг спортын нэг төрөлдөө. Зүгээр наадам нэг бүх төрүүлэнгүүд бүр тэр хамгийн үнэтэй машинтай хидэн байртай тэгээд барагстай хідэн тэр бомын хөрөнгөтэй болдог. Тэгэхээр нөгөө монголчууд нь ухаантай байгаад яах юм? Тэгсэн дураа сайн барилддаг бай. Ухаанаар яах юм? Хідэн их сайн хийдэг вэ? Хідэн дархан ихтэй болчих. Том биетэй байх. Тэгвэл тэгээ сайхан амьдрна. Тэгэхээр чи энэ чинь бүдүүлэг байхгүй байх. Бид ч хүн нийтлээс ирсэн яваагүй ш. Дэлхийн ер нь ухаанаар явж байгаа ш. Дэлхийн ертөнц. Дэлхийн ертөнцийн чи одоо энэ айхтар хурдтай хөгжиж байгаа энэ зүйл чинь дандаа боловсрал дээр